Ямар ч гэсэн Instagram дээр хийн л бол хийн гоё харагдаж штэ. Энд ихтэй бүх юм хооцолтоо. Hello. За миний ахин нэгэн дээлтэй бичлэгт тавтай морил. Би нөгөө эмгээ зүцэн тэгэхээр өөр дээлтэй байж гин. Би та нарт энэ өмсөж байгаа дээлээ харуулъя. Би энэ дээлээ тэгээд нөгөө нэг biker shortтэй өссөн. Энэ ихтэй штэ надад амин над нэштэй хийх гэрээнд болохоор амар их байхгүй юу. Яг үндэ хоёрхан бодлого байгаа л та. Гэхдээ нэг бодлого амар их цаг авдаг болохоор өнөөдөр би хоёрыг хийх хэрэгтэй. Тэгээд хичээлдээ өрөөндөө суугаад хийхээр ерөөсөө тэгэж гоё төвлөрөөд сайн хичээлээ хийж чадахгүй байна. Тэгээд сүүлийн үед би угаасаа энд суугаад нээхийн үед бүтээмж муутай байгаад байгаа учраас би өнөөдөр гадаа гарч хичээлээ хийхээр шийдлээ. Тийм болохоор гараад кафе олох уу бүгдээрээ. Тиймэрхүү бодолтой байна да. Тэгэхээр нэг арай л биш юм шиг байх юм. Арай л өөр юм өмсчихв. Та нар зөв өөрийгөө ингээ хөөрхөн дээлтэйгээ харуулаад дуусгачихв. Би biker shortтэй хэмжээнийг подолк өмсчүүл зүгээр юм шиг байх юм. Наадмынхаа энэ сэдвийг болиулмаар байгаа учраас ийм подолк өмсөхөөр шийдлээ. Энэ нөгөө нэг би Монгол хүн гэсэн юм хөөрхөн Монгол эмэгтэй, пүүцтэй эмэгтэй зурагтай. За. Үгүй надад подолк таалагдчих. Зүгээр подолк талын жоохон. Доор магаа шорт нэг л биш байна. Өмнөд авчихгүй. За харагдаа. Хөөе би таарлаад байгаа юм уу? Би бол клоигаа хийгээд байгаа шүү дээ. Энд ихтэй бүх юм хооцолтоо. За энэ өмсөс джинс өмсчихв. Джинс өмсөө дэрээ. Бай. Самбарара. Яг үндэ штэ. Энэ таалагдчих. Нэг юм биш вэ? Юу гэж та одоо хараалаа. Заа. Энийг би таарчих уу? Энэ одоо юу юм бэ? Тэсний ингээ юм те. Би параг штэ л харж агаад яг энэ зураас нь дахиад энэ голоор энэгээр нь хажиж үзье. Я. Хоо дээр. Бараг энэс жоохон байхын байж тусгаал гэсэн юм тий. Зэйнэн. Яач явжаад дээлнээс бүгдээрээ джинс хайжлах дээр гэж. Ямар ч байсан одоо гараад бүгдээрээ нэг хөөрхөн кафе шиг юм болоод тэгээ номын сангуу таалттай болохоор даанч болохгүй нэ гадаа хараа. Ийм амар үлэх. Ирсэн нараа байхгүй байна. Нэрээ нэг юм өсчихв. За 3 өмсчихв. Эмээ 3. Энийг баччихв. Хин надад таалагдж байна. Энэ миний бодлоор жоохон казаки юм яха. Энийг би Монгол ихтлгүүрээс авсан. Нөө сувенирний хэсгээс. Хүмүүс бэлэг хайж байгаа өөртөө таалагдсан. За тэгэхээр өнөөдрийн миний outfit тэгэхээр энэ хүн байлаа. Ингээд нэ би жоохон том зүгэн сүүлийн үед дургу болсон. Гэхдээ одоо яг багтахгүй байгаа юм шүү дээ. Би яг гэрээсээ гарах гэж байгаа бодлоо л доо. Ер нь харж хичээл хийх шаардлагатай байна. Толгоогоо тархиа амрааж агаад кофе уугаад сайхан, гэртээ кофе уугаад сайхан төвлөрж агаад гэртээ хичээл хийгээд үзгүй. Бүр өөртөө цээл тавиад нөгөө нэг заавал хийх гээд хамаг анхаарлаа хандуулаад тэгээд үзгүй. Би тэгтээ одоо ингэ бодлоо л да би гараад нэг кафед орж суугаад хичээл хийлээ гэж бодоход одоо орой олж байгаа юм чинь тэртээ тэрхүү кафе хаачих юм шиг байна. Кафе нууд би орж нэг
2 цаг мангар юм шиг сууж агаад энд ирснээс бүр төвлөрж агаад би сая баахан хувцсарж ингэж мангарцаарай идэл сэрэгчих шиг боллоо. Сэрэгчих жоохон толгойг амраачих шиг боллоо. Гараа зүгчсэн маск юм. Спесал байна. Тэмдэглэлийн зүйл байна. Гарааруу төгч байна. Миний төрөөч тэгээд карт гэдэг юм байна. Пинал байна. Анхэтэн нэг түлхүүр байна. За ингэ болсон. За эндээ хичээлээ ихэр шийдлээ. Тэгэхээр хуцаа солиод өөртөө стейкийн юм өмсөв. Тэгээд кофе хийгээд хичээлээ хийгээ. Зя. Тэр би хичээлээ хийж байгаа. Би өөртөө кофе хийсэн. Нэг кофе нэ. Энэ одоо жоохон чихэрлэг кофе хийчлээ. Илүү энерги аваад. Тэгээд бас цай хийсэн. За миний энэ цай штэ нөгөө нэг 7 эрдэнэ 9 эрдэнэ цай гэдэг үү? Хэдэн эрдэнэ цай вэ? Тим цай. Тэг. Би нөгөө нэг тайдаяхан подолкыг өмссөн байж байна. Гэснээс би дараагийн бичлэгт амар гоё thrift shop ороод бүгдээрээ аялна. Thrift shop гэхээр нөгөө нэг second hand буюу өөр хүний ашиглаж ирсэн юмыг авч өгөөд хэрэггүй гэдгцэн юмыг нь хэрэгтэй хүмүүс нь авдаг тийм дэлгүүр байгаа. Тэгээд тэр одоо гоё thrift shop-нуудаас амар их vintage юмнууд олж алдаг. Vintage гэхээр нөгөө нэг дээр үед гарсан тэгээд хүмүүс модноос гарсан. Тэгээд тэр нь одоо буцаад модонд орж байгаа ч юм уу. Одоо амар их нөгөө нэг 80 90-ад оны хувцлал буцаад модонд орж байгаа болохоор vintage shop бүгдээрээ нэг орж үзнэ. Бара орси маму ирээрээ амар бороо орж байгаа да. Дааж камеранд харагдахгүй байх шиг байна. Гэтэ бороо амар орж байна. Харагдаж байна уу? Дааж гараа ингэхээр болж байгаа юм уу? Ангуу мó яаж харуулах юм бол за. Гарааг нь болсон байна. Хичээлээ гэртээ их зүв санаа байсан байх шүү. Надад өгсөн бодлогыг одоо л ойлгож эхэлж байна. Шал фейлээ. За яах. Брамбрам жохалхида. Ланивэн. За маргааш нь болсон. Би өнөөдөр 2 цагаас гэрийн даалгавар тушаах хэрэгтэй байхгүй. Тийм болохоор амар ирсэн хичээлээ хийгээд сууж илаа. Тэгээ ихсэрсэн байдлаараа ороо хураагаагүй бүү ганцаараа энд хөвтөж байна. За бүү унтууд. Бүү унтчих. За. Би таард нэм харуулах гэсэн. Би өглөөний цагаа бэлтгэх гэдэг юу байлгаж байна л да. За одоо миний би одоохон амирх байгаа штэ. Би та нарт Instagram-ийн модельүүдийн зүгээр нууцыг дэлгэчих заяа. За ингээд зүгээр зогсож байхад ийм биетэй мөртлөөсөө зурган дээр гоё хардаг хүмүүс нь штэ. Ингээд юугаа энэ хөлөө чангал зогсоод тэгэл гизэж чагалчин заяа байж арай. Болж гинэ үү? Би наад тасч байгаа болохоор мэддэхгүй байх шиг байна. Ямар ч гэсэн Instagram дээр хийн л бол хийн гоё харагдаж шүү дээ. Тэг би өнөөдрийнхэн obviously ерөөсөө болгосонгүй халуун усаар гоё халуун усан зүгээр дэвтэж агаад идэхээр шийдлээ. Тэгээд жимс хийхгүйгээр барин хийцэн. Тэгээд миний барин биш дээ. Юуны барин болохоор 50% бага калоритой нэг сахар багтай барин баггүй юу? Тийм болохоор эрүүл талтай гэсэн үг. Заамсах бүгдээрээ жоохон халуун. Яна би юм байсан юм царай. Ус
Ийм дэлбэрсэн үү? Та нар яагаад надад хэлээгүй юм гэж. Хэр буржснийг харах уу? Гэнэ ашигта бурж байгаагүй нөө тий. Уул нь миний ус амар хурдан гэх юм байна шүү дээ. Тэгээ би даалгавраа хийж дуусгаад 2 бодлого гэсэн шүү дээ. Би нэгийг л хийж чадсан гэдэг одоо. Одоо нэгийг хийх гэж байгаа л тоо тэгээд 2 цагаас тушаа. Дан дарарара.